Энэ хөнгөлөлт, татврын хөнгөлөлт олгох процесс юу нь яаж явж байгаа юм бэ? Тэр сургууль цэцэрлэгч юм уу ямар нэгэн зүйл барий гэдэг саналуудыг нь хувийн хвшлүүд өөрсдөө өгж байгаа юм уу? Эсвэл тухайн яамдууд нь санал тавьж байгаа юм уу? Тэгээд тэр одоо яг энэ процесс нь яг яаж явж байгаа юм? За тэгээд тэнцээ тендер зарлагдчихж байгаа юм уу? За болдын чухлын сайд хариулт өгье. За яамдууд бол журмаа гаргаад хөл зүйн яамдаа бүртгүүлээд тэгэл журам нь ажиллаад эхэлж байгаа. Тэгээ яамдууд оролцсон өөрөө байхгүй. Тэрийг харж байгаа тэр шаардлаганд хангасан хөрөнгө оруулалтуудаа өөрсдөө хийгээл тэгэл тухайн хугацааныхаа тайландаа тусгаад татвар дээр өргүүлнэ. Тэгэл татвар дээр шийдэж байна. Тэнд одоо олон өөр тийм хүнд сурталтай шат дамжлага яамдараас очиод зөвшөөрөл авахгүй л энэ хангагдж гэнэ үү хангахдахгүй байна уу гэж одоо яамдар гүрэх ямар шаардлагагүйгээр ингэ зохицуулт хийгдсэн байна. Тий өөрсдөө л энэс яам ингээл хязгаарлал жагсаалт гаргаал газрын зааж өгөөл тэнд энд тэгэл тийм оролцоол байхгүй.